Эхний мэдээг хүргэе. Ерөнхий сайд оюун эрдэнэ улсын хурлын гишүүн Баярмагаас уучлалт гуйсан учраас ардчилсан намын бүлэг хуралд оролцохгүй гэх эсэргүүцлээ зогсоожээ. За гэхдээ энэ асуудлаас үүдэн улсын хурлын гишүүн Баярмагийн нэр төрд халдсан хуурамч мэдээллүүд цахим орчинд цацагдсан. Энэ хэргийг хаанаас хэн зохион байгуулалтгаагаар цацаж нэр төрд халдсан бэ гэдгийг цагдаагийн ерхий газар болон тагнууллын ерхий газруудад хандаж шалгуул гэлээ. Ерөнхий сайд бол албан ёсоор надаас бол уучлалт гуйсан. Одоо тийм хуралд оролцохгүй байх завсралгаа хууль явдлаа энэ хүрээд зогсооно. За энэ хүү чуулганы эндэр дээрээс уучлалт гуйгаагүй ч уулзаж ярилцаад ойлгоцож учир зүгөө олсон гэж тайлбарлаж байна. Мөн Ардчилсан намын даргын зүгээс ч улсын хурлын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй гэдгээр энэ хүү маргаанд ач холбогдол өгөхгүй байна. Тэгээ их хурлын гишүүн хүн одоо яг өөрийнхөө микрофоноор хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй шүү дээ. Тийм биз? Нэг нэгээ хулгайчаараа дуудацгаасан. Нэгнийгээ алуурчингаар нь дуудаж исэн. Янз бүрээр л ярьдаг. Энэ бол одоо Монгол улсын их хурлын гишүүний бүрэн эрх гэж ингэж үздэг учраас бол тэр хүрээндээ асуудал нь шийдэгдээд явах ёстой. Нэг. Хоёр дахь нь бол мэдээж ойлголцохгүй зүйл байгаа бол тэрийгэ ойлголцоод цаашаа явах ёстой. За гэхдээ ерөнхий сайдын зүй бус хандлага хийгээд түүнээс ёс зүйн хариуцлага нэгсэн Ардчилсан намын акцийн араас цахим орчинд улсын хурлын гишүүн Баярмагийн нэр хүндийг гутаан доромжилсан мэдээллүүд тавигдж эхэлсэн. За тэгвэл үүнтэй эвлэж чадахгүй хууль хяналтын байгууллагуудаар шалгуулна гэдгээ мэдгдлээ. Энэ удаад бол одоо 10 дахь хоногоо үргэлжилж буй энэ гүтгэлэг бол одоо миний үр хүүхд рүү орсон. Миний хүүхдийн зургийг тавиад, нэрийг тавиад ингээд гүтгсэн учраас ямар ч байсан би бол энэ дээр зөвөр ахгүй. За бусдын нэр хүндийг цахим орчинд гутаан доромжилж үзэн ядуулах гэсэн улс төрийн бохир технологи ам бөхтө оршсоор байгаагийн гол илэрлэл нь энэ үйл явдлаас харагдсаар байна. За мөн ерөнхий сайдын хувьд ч тэр нэр төрөө сэвтэхгүй тулд хуурамч мэдээлэл цацж бусдын нэр хүндэд халтсан этгээдийг нэн дээр олж илрүүлэхэд цагдаагийн байгууллагад үүрэг чиглэл өгнө байх гэсэн хүлээлт үүсэж байна.